За Happy Mother's Day. ээжүүдийн баярын мэнд хүргэе. Баярын мэнд хүргэе. За ингээд өнөөдрийн маань подкастэнд маань ламаа маань эргээд оролцож байна. Баяр хүргэе. Одоо ууссангөө та эдтэйгээ сайн суцгааж юу. За тэгээд өдийг олчлаа одоо ингээ манай дугааруудыг сонсож байгаа сонсогчдоо бүгдээрэнд нь дахин талархаж байна. Тэгээд өнөөдрийнхөө зочныг манай ламаа маань танилцуулах уу? Би танилцуулчих уу? За тэгээ тий. За манай зочин маань өнөөдөр 25 настай Япон улсад амьдраад бас нэлээдгүй хугацаа өнгөрөөж байгаа. Одоо нэг юм эмэгтэй оролцож байна. Тэгээд нөхөр хүүхдтэйгээ амьдардаг Япон нөхөртэй байгаа. Тэгээд өнөөдрийнхөө сэдвийг болохоор манай ламаа хэлэх үү? Яг сэдвээ тайлбарлахыг гингууд айгүй урт болох гээд байна. Гэхдээ ямар ч хэлсэн өнөөдрийн бит хоёрын зорилго бол Япон одоо нөхөртэй эмэгтэйчүүдийн талаар ярилцлага авъя гэж бас бодлоо. Тийм. Тэгээд одоо гадаад хүнтэй суусан гэл тэгэхээр эмэгтэй хүнийг ер нь 90 тойрных нь хүмүүс айгүй буруугаар ойлгоод маш буруу хардаг юм шиг санагддаг. Тэгээд тэр үндсгийг өнөөдөр өөрчлөхийн тулд бит хоёр зочноо урьж авчирч оролцуулж байгаа. За ингээд зочин маань сайн уу? Ээжүүдийн баярын мэнд хүргэе. Сайн байна уу? Ээжүүдийн баярын мэнд хүргэе сонсогчдоо. Юми мамсын сонсогчдоо энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр намайг ингэж урьж оролцуулсанд маш их баярлалаа. Оролцсон баярлалаа. Энд чинь бас ингээд ер нь бол Японд удацсан хүмүүс бол тэр алган ингэж одоо нөгөө хувийнхаа амьдралыг тэр бүр дэлгээд идэгөө. Гэхдээ энэ удаагийн дугаарт бүр одоо бүхэл юм хуваалцна гэдгээ аль хэлсэн байгаа. Гэхдээ аль яг ганцхан нэрээ аль бид нар энд нууцлана. Тэгээ бусдаар бол бүх зүйлийг хуваалцах гэж ингэж оролцож чад маш их баярлж байна. За тэгээд эхнийхээ асуултыг болохоор нөхөртөөгөө анх яаж танилцсан биш юугаар эхлэе да. Монголоос ер нь наашаа ирсэн талаараа тавчхан гоё танилцуулаач. Би 12 онд нөгөө нэг ахлах сургуулиуд төгсөөд тэгээд 13 онд ер нь бол 13 оны 3 сард Японд иржсэн. Би нөгөө нэгэн дээрээ өөрийн нөгөө хувийн зардлаар исэн болохоор нөгөө цагийн ажиллагаагаа тэгээд 3 сар болоод нэг 6 сараас нэг компанид ажлын ярилцлага өгөө тэгээд тэндээ тэмцээд тэгээд нөгөө нэг цагийн ажил хийж эхэлсэн. Тэгээд тэр үедээ болохоор нөгөө монголчууд аягүй их байдаг гэсэн болохоор найз залуу маань болохоор тэр монголчууд аягүй сайн найзууд болсон байсан байхгүй юу. Тэгээд би болохоор ер нь бол хол байдаг гэсэн. Тэгээд 12 сард болохоор манай монгол охины төрсөн өдөр болоо тэгээд тэн дээр анх яг найзлалтаа албан ёсоор танилцчихсан байхгүй. Тэрнээс өмнө болохоор зөвхөн нэг ажил дээр хараал өнгөрдөг байсан. Тэгээд тэрнээс хойш бид хоёр ингээд аюу сайн найзууд болж эхлээд. Тэгээд ер нь бүх юм ихсэн байдаг юм аа гэж. 13 онд гэдэг чинь одоо хамт байгаад яг албан ёс ер нь албан ёсоор болохоор яг хосууд ер нь бол 13 оноос хойш найзууд байж байгаа. Ер нь албан ёсоор 16 оноос эхэлж үргэлжсэн байхгүй юу? Тэгээд тэр дундаа ер нь бол найзууд болоод найзууд гэдэг нь дээр хараад байдаг гэсэн. Ерөөсөө уусаа гэхдээ нэг тийм амар царайлаг залуучл биш. Хүний нүд нөртгөрч тийм залуу байгаагүй. Зүгээр яг ингээ найзлаад ингүүд ямар их сайхан сэтгэлтэй уургүй, уудгүй гэдгийг мэдрээд бүр ингээд амар татагдаж гисэн. Тэгээд нэг зүйл нь болохоор нэг том татагдсан зүйл нь болохоор аавтай аягүй ижлэн ингээ хажуунаас мангууд манай аав харагдаж байгаа. Өндөр тэгээд гар хуруу амар уурт туранхай тэгээд тэр бүхэн амар ингээ таалагдсан болохоор ер нь аавтай минь хийсэн төсөөлсөн болохоор би ер нь сонгох нэг шалтгаан болсон юм болоо гэж боддоо шүү дээ. За тэгээд 16 оноос ихсэн. Тэгээд ерөөсөө Японд ирэнгүүтлээ ганцхан өмнө нь гэхдээ ер нь Монгол залуучуудтай үерхэд үерхдэг байсан. 13 он яг альбас 16 оноос үерхээс өмнө ер нь Монгол хүнтэй үерхдэг байсан. Гэхдээ нөгөө нэг миний яг үерхдэг байсан хүмүүс нь юм уу эсвэл яг нэг цаанаасаа таарсан ч юм уу бүгд нэг айгүй хартай хүмүүс байдаг байсан. Хартай тэгээд ууртай ойролцоол залуучууд байсан. Тийм ойролцоол залуучууд байдагсан. Тэгээ өөртөө нөгөө нэг цагийн ажил хийдэг болохоор наваа цагийн ажил хийхээр явгуудаа аягүй харддаг. Тэгээ нэг өөр хүмүүстэй найзуудтай бас уулзахыг нэг хүсдэггүй зөвхөн нэг өөрийнхөө доор байрлахыг хүсдэг.
Тэгээ айгүй ууртай хүмүүс байдаг гэсэн, уудаг хүмүүс байдаг гэсэн болохоор надад ерөөсөн нэг бас царайлаг хүмүүс байдаг гэсэн. Гэхдээ надад тэр нь ерөөсөн нөгөө нэг царайлаг хүмүүс угаасаа тийм чухал биш болохоор. Тэгээ яг ингээд үргэлж дуусны эцэст ер нь бол манай амар хэцүү байдаг гэсэн. Гэхдээ сасны дараа ч гэсэн. Тэгээ манай нөхөр одоо нөгөө нэг миний дэргэд би ингээд хамаг юм ярьдаг гэсэхгүй би тэр залаагаас нэг салсан инглээ тэгсээ хамаг юм найз байсан болохоор тий. Тэгээ тэр үед чинь болохоор нөгөө нэг амар бүрэн бүтэн нэг Япон хэлтэй биш. Тэгээ дутуу хаагчээсэн тэгээд транслейтаар ойлгохыг хүсээл. Тэгвэл нөгөө тэр хүн л намайг амар сонсдог байсан аахгүй юу? Хүлээцтэй сонсдог ерөөс миний яриаг таслахгүй. Тэгээ тийм байдаг болохоор би бүх юмаа ярьдаг. Тэгэл ямар гоё юм би миний бүр эмэгтэй монгол найзаас илүү ингээд сонсдог байсан. Тэр нь бас амар гоё татдаг байсан. Би одоо Японд ирчээ 6 жил болж байгаа мөртлөөсөө ер нь амар тийм дотн Япон найз байхгүй юу. Тэгээд яагаад гэхээр ингээд юм Япон хүмүүс цаанаа л юм нуугаад байгаа ч юм шиг ингээд өөрийнхөө яг бодож байгаа бодлоо нуугаад байгаа санагддагсан байхгүй нэг тийм дотор тамиртай хүмүүс шиг гэх юм уу. Хам тийм ер нь мэдрэмж төрж байгаагүй юу? Төрж ийсэн үү? Би ер нь нөгөө нэг ажилтдаг байхдаа хүртэл нөгөө нэг Япон хамтлагт нөгөө нэг бөмбөр сурдаг байсан байхгүй юу. Тэгээ тэр үеэс ахвал ер нь л 14 оноос ахуулаад ер нь Япон ажиллагаа Япон хүмүүстэй нөгөө төрөл бүрийн хүмүүстэй харьцаж эхлээд сурсан. Тэгээ тийм болохоор тийм хүмүүс ч гэсэн байсан. Гэхдээ тосрохоо яг гоё хүмүүс ч гэсэн байсан. Тэгээ манай хүн ч гэсэн ер нь амар дуугаа штэ. Амар татгшоо. Ер нь л хэрүүл босох юм бол ер нь би л ганцаар хэрэлдэж тэгэл би ганцаар уурлал тэгэл дуусдаг байхгүй юу. Ер нь бол манай хүн ч гэсэн айгуу татгшаа. Гэхдээ яг дотор тамиртай гэхээсээ илүү зүгээр нөгөө сэтгэлээ яг бүрийн хэлээр хэлж чадгүй нэг ичимхий хүмүүс байдаг штэ. Яг тийм зүйл юм байхгүй. За тэгээд 13 оноос тэгэл яг найзалж эхлээл 16 он хүртэл яагаад 3 жил тэр залуу хүлээлгч вэ ер нь? Гэхдээ манай хүн ч гэсэн нөгөө анх 13 онд чи өөр Монгол охинцсан байсан байхгүй юу? Бүр монголоор занималтсан нөхөр юм штэ. Тийм маань тэр нөгөө монгол охин бас нөгөө ер нь найрцсан ч юм уу. За энэ хоёр ямар ч байсан үргэлжтэй байна гэж би хувьдаа боддог байсан байхгүй юу? Тэгээд сүүлдээ нөгөө нэг охин маань нөгөө монгол охин маань найзлаад олонгодоо манай хүн чинь яг тэрийг мэдээд амар ганцаарч байгаа байхгүй юу? Тэгээд тэнгууд нь би тэр охинд хэлчихсэн. Би ингээд одоо нөхөртөө би ингээд сайн болсон юм шиг байна гэдгсэн чинь маань тэр охин болсон. Түр чаа уусаа би сонирхдаг штэ хэлчихсэн байхгүй юу? Тэгээд яа тэгээ уусаа бүр нэг сонирхолтой сэтгэлгүй байсан хүн чинь уусаа нэг тэгж ярьдсан байна гэж ойлгоо. Тэгээд бидний нөгөө монголчууд ер нь бол нэг олоолаа нийлгэрэж байгаа нэг хагаралтай үздэг штэ. Тэгээд бид нар ч нөгөө бас айгүй олоолаа нийлдэг байж байгаа. Хагаралтаад тэгээд ер нь бол бид хоёр ингээд зайг авцаахгүй юу? Бид 3 4 гэх юм уу ер нь бол ингээд талцаа зайг авцсан. Тэгээд бид хоёр тэрнээс хойш нөгөө нэг хоорондоо амар сайн найзууд болоод. Тэгээд би ч нөгөө өөр залуу малаатай өртөг байсан болохоор нэг яадгүй. Тэгээд яг сайн болоод байгаа ингээд алхам тутмаар л мэдрээлсэн л да. Яг нэг ингээд шууд дурлал шууд ингээд сайн болсон юм бол байхгүй. Тэгээд тэгж явж байгаа нэг 3 жил болсон шүү дээ. Ер нь бол 2 жил асаахгүй. Тэгэхээр би тэгтээ үрхий гэж гуйж исэн. Тэгээ би өөрөөсөө алхам гаргаж ирсэн. Манай хүн амар их юм хэлбэл тэгсэн чинь нөгөө нэг манай нэг ажлын бас нэг залуу Япон залуу надад сайн ингээд. Тэгээд би чамтай үргэлжлэхээр би одоо тэрнтэй ингээд ажил хийх яритор юм болохоор ингээд амар хэцүү болчих гээд байгаа болохоор ингээд хоёлаа найзуудаараа байя гэдэг үг надад тэгсэнхгүй юу. Тэгээ би ингээд хайцсан үг нь. За би нөгөө Монгол эмэгтэйч чинь юусэн нөгөө нэг эрэгтэйний нэг гуйдгүй штэ айгу баардам. Тэр би одоо анх удаа л ингээд энэ залууг одоо гуйж би одоо ийм хайраа сонсчлаа гэж амар дургүй өрөөлээ. Тэгсэн чи 7 хоногийн дараа ирэнгүүтээ хоёлаа уулзъя би 7 хоног ингээд баг өлтөө мэдчих чадсангүй мадсан. Тэгэл хоёлаа чи надад үерхөө гэж надаас тэгж асуугаал машин дотор. Тэгэл тэх юм юу яриад байгаа юм. Тэгэл хичэнгөөрч яж байгаа би тэр ажлаас гарахаар болоод ер нь 3 жилтэй ажилдаа ажиллаж байгаад гарахаар болоод тэг гарсны дараа нэмсэн. Манай хүн ч гэсэн ажил хийхэд амар амруулсан. Би ч гэсэн нөгөө сургууль амар хол байсан болохоор гарыг гэж шийдээд. Тэр нэг яг 16 оноос юм байна. Яг үерхэж ирсэн. Тэгэхээр нөгөө дунд нь одоо бас ингээд Монгол залуучуудтай бас ингээд уулзчихсан гэхээр ер нь бол яг нэг Япон хүнийг
бас яахгүй бас нэг Монгол залуутай суучий ч юм уу бас тийм сэтгэл байсан л ах гэж бодоод тэгээд нэг боломж олгоод исэн юм болов гэж бас харах гал юм л та. Би ер нь өөрийгөө Японд сууна мөн гэж ер нь бол зөөдөндөө ч төсөөлж байгаагүй хүүхд байхдаа ч мөрөөж байгааг болохоор сонирхолтой л та яг гэршингээд шийдэхэд бол гэршингээ шийдэхэд учраас нөгөө нэг амар олон жил цаг хугацаа байсан болохоор яг ч нөгөө нэг суун гэж бодож үерхэж байгаагүй. Ер нь бол одоо ингээл би ч гэсэн Монгол залуутай үерхэд ингээд сардагдсан чи энэ залуутай үерхэд гэсэн би бараг салхал ахтаа гэдэг. Яг би нөгөө удаан бараг үерхэж чаддгүй юм гэсэн аахгүй. Тэгэл удахгүй сарчдаг. Тийм байх юм билээс. Тэгэхдээ би нөгөө Монгол залуустай байхдаа ингээд амар хөөрхөн дээр тахыг хүсээд ч юм уу нөгөө амар хичээдэг. Тэгээ тэнгууд би одоо нөгөө тэр одоо нөхөртөөгөө найз байхдаа болохоор өөрийг нэг хичээдгүй. Яг нөгөө нэг найзад болохоор байгаараа нэг би ч амар иршүүд болохоор тэгээд иршүүд чигээдээ байгаараа байдаг гэсэн болохоор хамт байхад амар амар байдаг гэсэн. За тэгээд гэрлэнгээд яг юу та хоёрыг шийтгэхэд одоо хоёр талын аав ээж ч юу яаж хүлээж авсан бэ? Тэр тусмаа Монгол талаасаа юу аав ээж нь хэр хүлээж авсан бэ? Гадаад хүнтэй суuna гэл тэгэн гот нэг л гэл яадаг ш аав ээж нар тийм ер нь юу гаргасан уу? Тийм Япон бас нөгөө залуугийн ч гэсэндээ гэр бүлийнхнаас өвүүлсэн баг тий. Тэгэхээр угаасаа тэр ялгаач юм зүр тус нь л сайхан ярьсан. Манай гэр бүлийн хувьд болохоор манай гэр бүлийнхаа ер нь бол ах トゥ угийн хувьд ч гэсэн ер нь би биенийхээ амьдралд оролцох амар дургу. Гэхдээ манай бол 17 онд яг нөгөө нэг хүчнөр эмнэлэг төвчнө гэдэг гинт нөгөө нэг дуудлага ирээд тэгээ ер нь бол маргааш нь буцчихсан Монгол. Тэгээд манай айгу ер нь бол жоохон өнгөрхөн тодорхой болсон. Айгу хэцүү байсан аахгүй. Тэгээд тэр үед болохоор одоо ч жоохон хэцүү юм. Тэгээд тэр үед болохоор манай авд тэгдэг байсан аахгүй нөгөө нэг манай гэрийнхэн намайг Япон хүнтэй үргэлжлэхийг мэддэг. Тэгээд манай болохоор яг өнгөрөхөөс өмнө болохоор би бол хажууд байгаа. Тэгэхээр манай гэрийнхэн миний охины дэмжээр миний охины хэрэг суун хизээний цагт найзлуудаа суун гэх юм уу суулахаарай. Битээ миний охины ганцаар дуулаарай гэд манай гэрийнхэн цагцсан. Тэгээд тийм болохоор манай аавын нөгөө хэрсэн үг нь амар нөлөөсөн байх тийм нөлөөсөн. Би тэгээд тэр нь бас амар баярлж ирсэн. Тэгээд ер нь бол манай ах энэ төр бол нэг мэдтгүй байсан. Тэгээд энэ манай ана энэ төр бол нэг тийм бол нэг тийм гадаад хүнд бол нэг туртай байгаагүй байхгүй. Тэгээд нэг туртай байгааг болохоор би ч гэсэн барагт нэгтэй суун бол аавыгаа өнгөрөхөд бол нэг суунч гэж бодсон. Гэхдээ нэг бодсон юм нь болохоор нөө манай гэрийнхэн бүгд ингээ аав ээжэд нөө гэрлээ дүүр хүүхдүүдэд харуулсан. Гэхдээ би нөгөө амжаагүй байсан болохоор би жоохон яарч гисэн байхгүй. Нөө би ээжигээ алдхаас өмнө ингээд хүнтэй суугаад би ингээд турмын ээжээ харуулад хүүхдээ харуулах юмсан гэж амар нөхсдөг болсон. Тэгэл 18 оны 12 сарын 31-нд бид хоёр манай хүний гэр бүлийн хувьд болохоор бид хоёрыг ер нь бол үргэлжлэх мэддэгсэн. Тэгээд ээж дээр анх удаа нөгөө гэрлэнгээд нуулцгаар очиж хахад манай хүн чинь нөгөө нэг амар тийм мөнгөтэй бол биш аахгүй. Бас нэг тийм болохоор нөгөө нэг манай хатам ээж болохоор анх уулзтаа мөнгөний асуудлыг ярьж гисэн. Би ингээд нөгөө нэг залуудаа суудсан болохоор би мөнгөний асуудал ямар их гардыг мэдчихэна. Хэрвээ та хоёр ингээд суух юм бол мөнгө аягүй их чухал болохоор дороо ээж та хоёр ингээд жилийн дотор ингээд мөнгө цуглуулад тэг хинээс ч чадхааргүй ер нь хөрөнгөлөө үүсгэжээ сууд яасан бэ гэдэг. Тэгэхэд ер нь жоохон дурамчсан байсан хгүй. Мөнгөний нөгөө нэг яг тийм хөрөнгөлөгцсөн мөнгө байхгүй болохоор. Тэгээд тэгсэн чи би болохоор нөгөө нэг монголчууд аягүй борд ирэх хэрэгтэй нөгөө чаднаа өстой бид хоёр ингээд ажиллаа чадна мод ингээд тэгээд тэгж жагаад юу нөөж мөдлөл тэгээд бөөн юм болчихсон. Бид хоёр чинь захиа махаа бичээл бүр суумаар байна гэх тэгээд. Тэр нэг өдөр нөгөө ээж нь гэсэн амар зөөлхөн гаднаа ингэж амар хатуу эхэлж харагдчихсан юм нөгөө дотроо аягүй зөөлөн. Тэр нэг өдөр нөгөө өвөө эмээтэй нуулзаагээд нөгөө манай ч нөгөө эдгээр чинь ер нь бол үед амьдсан хүмүүс байдаг шүү дээ нөгөө залхан үеэ залхамжилж авч явдаг. Тэгээд манай хүн чинь нөгөө айлын том болохоор ер нь жоохон гадаад том бэр гэхэр чинь тэр одоо манай хүний нэртэй тийм үе залхамжийг гадаад эмэгтэй хүн бас ингэж нөгөө нэг авч явна. Тэгэхээр тэдний гэр бүл бас сонирн тусч байгаа байхгүй тийм болохоор юутай ч нөгөө өвөө эмээтэй нуулзаалгээд тэгээ өвөө эмээтэй нуулзал бид хоёр ингээд гэрэлгээ шийдэж байгаа мэж байгаа гэл тэгээд гэсэн чинь шууд өвөө амар хөөрхөн
Тэгвэл хизээ хурмаа хийн. Хаана хурмаа хийн гэж шууд тэгэл бүр амар баярлалаа ёо. Ямар гоё юм бэ гэдэг. Тэгээ тэрний өмнө яа бид хоёр нөгөө нэг гэрлэгээ шийдсэн бэ гэсэн чинь нөгөө би нөгөө нэг сошиалаар явдаг нөгөө нэг хурмаа нөгөө 100% биш ээ. 20% хөнгөлүүлэх нэг тийм одоо 100 мянган гэхээр чинь одоо нэг 20 хэдэн сая төгрөгөөр хямдруулах тийм нөгөө нэг тий хормын нэг тийм нөгөө нэг суглаач маяг юм байсан аахгүй юу. Тэгээ би за юуны магад гэж одоо тэр нөгөө нэг бүртгүүлэл тэгсэн чинь яг нэг сарын дараа байсан чинь надад ингээ баяр хүргэсэн мессежээрээ та ингээд суглаанд хочлоо гэд. Нэг тийм нэрэд тэгээд тэр чинь 2018 оны 10 сард байсан аахгүй юу. Тэгээ бид хоёр ер нь бол за угаасаа тэгэл гайг удаа үргэлж хийх юм мэддэг юм чинь гэж бодоод нөгөө хурмаа ихээр шийдэх. Тэгээ ер нь бол нөгөө хоёр аав ээж талтаа хэлээр тэгээ яаж манай суглаанд хожсон болохоор ч дохио юм шиг санагдсан шүү дээ. Тий. Цаанасаа бүр ингээд хоёр ингээд гэрлээ гэж юм шиг тий. Би бүр ингээд манай аав бүр ингээд бэлгэлсэн бэлэг юм болоо гэж амар боддог гэсэхгүй амар баярлалаа. Тэгээ манай өвөө ийм хоёр бүр амар урайлах хэмжээ тавьчихсан байхгүй. Тэгээ тэр үе чинь манай ээж манай ээж Японд ирсэн. Тэгээ бид бүүнээр манай хадминд очиж уулзчихсан анх нөгөө гэр бүлийн уулзалт. Тэгэл тэрнээс хойш хурмын ажил ундрал. Тэгэл маань найзад хурмын үе ирээл. Тэгэл хурмаа гээл бид хоёрын нөгөө гэрэлсэн хурмын батлсан үдэн аюу гоё. Японд ч нөгөө нэг 365 оны 24 цаг хизээжсэн нөгөө гэрэлтэй бүртгүүлж авдаг. Тэгээ 2018 оны 12 сарын 31-ний өдөр он гарахын өмнө нэг гисэн цаг очиж тий бүртгүүлжсэн байгаад би нөгөө тэмдэглэлт өдрүүд 8 дуртай. Тэгээд тэгж нэг бүртгүүлээ. Тэгээд хурмын үйлдэл ажиллагаанд ороод тэгээ хурмаа гээл нөх амар тийм азтай ч юм уу нэг цаанаасаа нэг бүрэлдсэн нэг тийм гоё юм болчихсон. Амьдралаа нэг мартагдахааргүй нэг үйл явдал гэх юм бол юм хурим бол хамгийн ихэнд орох хал гэж боддог шүү дээ. Тэгээ ер нь одоо жишээ нь энд дэдэг найзууд ч юм уу за гэр бүлийнхэн бол ер нь аль аав нь бол ингээд бүх юма хилцэн тий ер нь аль цаанаасаа бүгд зөвшөөрсөн байна. Тэгэнгүүт найзууд ер нь яаж хүлээж авсан бэ? Магадгүй энд байгаа найзууд бас нэг өөр байх тий Монголд дэдэг найзууд бас өөр байх л гэж бодоод ер нь эргэн тойрны өөр бусад одоо хүрээллийн хүмүүс яаж хүлээж авч ирсэн бэ? Итгээгүй. Монголд дэдэг найзууд бас ерөөсөө итгээг байхгүй юу? Бүх баг Япон баг бид нар чинь уулзч үзэг болохоор мэдгүй байгаа шүү дээ. Тэгээд тийм болохоор нэг ихэрч бол хизээгүй дэвдэг гэсэн. Тэгээд нэг хаяа Монгол очихдаа би нэг юм залгаад өргөж байгаа гэдгийг хэлээл. Энд дэдэг найзууд бол тэгэл найз яг ингээд бүр ингээд дотны бүр амар найз гэх юм бол аюу цөөхрөл байдаг гэсэн. Тэгээд хэрвээ би нөгөө эрэгтэй найзууд амар олон байдаг гэсэн байхгүй юу? Тэгээд тэр эрэгтэй найзууд маань бол юурсан манай хүнийг шүтцэн л гэдгсэн ёо өстой нэрээ. Айгу уурстгүй амар гоё хүн гэж ярьдаг байсан аахгүй юу? Тэ амар дэмждэг байсан. Тэгээ өөр талын нөгөө нэг одоо ажлын хамт олон ч юм уу тийм хүмүүсээ нөгөө дотн биш хүмүүс бол намайг энэ охин бол бизнес болж гэрэл бишээ би бол тэр ихтэй бүр өөрийн чихрээс сонсч байсан аахгүй юу? Энэ наач угаасаа бизнес авч байгаа шүү дээ. Наа угаасаа мөнгнөөс л авч байгаа гэдэг. Манай өнөгч бүрэн мэдгүй намайгч бүрэн мэддэг хүн. Тэгээд тэгсэн хэрнээ нөгөө миний ихч гэж явдгийсэн байхгүй амар ичмээр. Яа миний дүү гэх. Миний хоёр дүү гэх. Тэгэл манай дээрч хоол инээдэр гэл тийм амар татна гэдэг байсан ихч хөтл. Наа тийж ярьдаг байсан. Тэгээд ер нь бол үлгэрч эхлээд бол наад тийм хэл амыг сонсоод бол угсаа амар хэцүү байдаг байхгүй юу? Хүн болгон тэгэл тэгж ярьж байгаа сонсоод би ч ерөөсөө тийм их төвчж чаддгүй байдаг. Тэгээ би сүлдээ бүр ингэж болоод тэгээ хаяа тэр хүмүүсээс ингээ холбоо зайгаа таслаад тэгээ би нөгөө нэг шүлэг гэдэг чинь миний нүдээр хараагүй гэж миний сэтгэлээр хайрлаагүй гэж яагаад тэр хүн ингээ нөгөө нэг наа мэдж байгаа юм шиг яриад байгаа юм бэ. Тэгээ тэрнээс бол айгүй их залхдаг байсан. Тэгээ би сүлдээ бол одоо бол би Facebook ашиглах байсан. Тэгээд гэрлэхээс өмнө ч гэсэн ер нь бол тэр хэл хамыг бүр тоохоо байсан гэсэн. Яг энэ хүмүүс бол миний амьдрал хамаагүй шүү дээ. Би ер нь лавын өнгөрснөөс жоохон хүчтэй болж ирсэн юм уу гэж боддог байхгүй юу?
Тэгэхээр ер Энэ нь бол хүмүүс яг надад явна маа те. тийм бэ те. Яг нөгөө ойр дотны хүмүүс нь бол нөгөө ойлгож хүлээж аваад тэг бүр шал хөндлөнгийн хүмүүс л тийм Мэдгүй хүмүүс л тий ингээл элдв цуу яриа тараагаал тий. Тэгэл нэг өөрийнхөө бодлыг хүнд тулгаад ч гэдэм үү. Өөрийнхөө тархиар сэтгэмж гэдэг юм уу. Тэгж явдаг байх. Тийм би нэг зүйл дээр амар бардам эс. Миний гэр бүл хөдөлгөөн зөвшөөрсөн байхад бус нь юу гэж хэлэх надад ямар хамаатай юм бэ гэдэг үг. Амар боддог болсон байхгүй. Тэгээд тийм болохоор би одоо тэрнээс хойш би ингээд өөрийнхөө хүний чигсэн амар хамгаалж ирсэн. Ер нь хүмүүс юу гэсэн байлаа ч гэсэн. Одоо ч гэсэн ер нь бол тийм миний аавыг өнгөрсөний дараа ч би Монголд ирэхэд бол манай найзлаагаас өөр хүн байгаагүй, манай гэрхэн бүгд Монголд байдаг гэсэн болохоор. Тэгэл энд чинь өвчтэй социотой шахуу бараг л галзуурхан шахуус нэг тийм сэтгэл зүйтэй байхад бол манай хүмүүс өөр хүн байгааг болохоор амар түшигтэй байдаг. Яриаг нь сонсох нэг тийм нөхөр нь айгүй өөрхөн халамжтай нэг тийм дуугүй номын байрны залуу шиг сонсогдол юм л да. Одоо ингээм хамт амьдраад ер нь нөхрийгөө одоо магтаж хэлвэл хэр одоо ингээд чамд ингээ хайртайгаа яаж ер нь илэрхийлж гэн нэг тийм хамгийн толгойд чинь ингээд үлдсэн тийм гоё дурсамж авах хаалцаж. Манай айгу дуугаа болохоор нөгөө нэг юг монголоор одоо ер нь бол аман тийм нүү сайн биш. Өөрчлөн сайн гэх юм уу? Надад тэгэж ингэж амаар би бол чамд хайртай маятай гэж юусаа хэлэхгүй заяа. Тэгсэн хэрнээ цаагараа ингээд нөгөө нэг амралтын өдрөөр энэ тийм ингээд газруу захиалсан байх юм уу те? Эсвэл ийшээ шууд явъя гэдэг ч юм уу нэг тэр нь аюу гой санагддаг. Тэгээд юутай ч тэгэж амаараа хэлэхгүй гэсэн юм үйлслээр харуулдаг юм. Гэтэ тэр үйлслээр харуултаа би чамд ийм хийж өгсөн шүү гэж хэлдэг. Зүгээр би тэрийг өөрөө мэдэрдэг. Манай хүн дуугаа болохоор ийм шүү. Наач нөө хайрын хэлгээл яваад байгаа юм байна л да тий. Нөө үйлдэлээрээ хайраа илэрхийлдэг гээд. Гэтэ яг нөгөө нэг юу яд юм бэ? Гэрсний дараа бүр ингээ харцаараа ойлголцчихдаг болчихсон юм байна. Би одоо ингээд жоохон уралчих юм бол за энэ уралцсан юм байна. Манай хүний харцаг энэ ядарсан юм байна ч юм уу те. Нэг тийм харцаараа ойлголцдог л болчихсон юм байна. Тэр нь гоё санагддаг. Гэтэ яг угаасаа зөв жаргалтай амьдрал амар сонсогдоод байгаа ч гэсэн нөгөө нэг бид хоёр ч гэсэн нөгөө нэг аюух муудалцдаг ч юм уу биш муудалцдаг биш нөгөө нэг муудалцах үед гарна. Гэтэ муудалцах үед гарах ч гэсэн би нөгөө нэг уурлна хийлнэ. Тэгсээр манай хүнээс ерөөсөө юуч байдгүй. Дуртай уурчдаг. Тэр нь надад ер нь хоёр талтай нэг нь бол жоохон хэцүү байдаг. Энэ хүн дотроо би ингээд муухай үг хэлж байгаа гэсэн багтарж байгаа ч гэсэн ерөөсөө тэрийг илэрхийлдэг. Нөгөө талд нь болохоор хэрвээ энэ хүн наа чи ингэж асаад миний үдэс ингэж асуулцвал би чадахгүй байх байсан баха гэж боддог байхгүй. Яг л би нэг ууртай хэрүүлээдэг тийм нэг чалчин хүнд амар дургу. Ялангуяа нэг ууртай хүнд дургу. Тэгээ би ингээ ууртай хүн харахаараа өөр ингээ салхалаад чичрээд ч юм уу те. Тийм байдаг байхгүй. Тийм болохоор манай хүн би ууралдгүй юмд зүйлд замд айгүй их дуртай. Тэгээ уусаа нөгөө хоёр хүн чинь нэг өөр идэв ш тий. Нэг нь жоохон дэлгөөхөн байх, нөгөөх нь жоохон галзуудаач юм. Яагаад гэж асуусан бэ гэхээр одоо юу гэдгийг улс орн л одоо өсөж төрсэн газар нь л ондоо болохоос биш. Бид нэр адилхан зүрхтэй тий, адилхан юмыг мэдэрдэг. Тэгэл та хоёр ч гэсэндээ ингээл амьдралаа эхлүүлэх гэж аль нэг тийм мөнгө байхгүй жаал хамтдаа нийлээл одоо ингээл хуримтлал босгоол тий. Өөртөө хоёр хүний амьдралын төлөө тэмцэж байгаа гэдгийг нь бас сонсон аягүй гоё сонсогдож байна л да. Тэгээд ирээдүйд ер нь та хоёр өөртөөхөө ирээдүйг ер нь яаж харж байна? Энд ер нь тэрчгэр амьдрах бодолтой байна уу? Эсвэл Монгол руу явах бодолтой байна уу? Тэгээд танаа нөхөрч ер нь Монголд хэрэг ээлдэвэ? Тэр талаар ер нь яриач. Манай намайг би нэг Монгол буцсан байхгүй. Тэр үед манай хоёр удаа ирсэн. 1 сар 14 ирээд 4 сард нэг 3 хоногор ирсэн. Ажлын амралт нь болохгүй. Тэгээ 2 удаа ер нь иржсэн Монгол. Гэтэ манай нэг түрэн хэлсэн шүү дээ нөгөө үе залгамжлахгүй болохгүй. Нөгөө айлын том болохоор үгүй ялтчгүй Японд хэлбээс өөр аргагүй. Гэтэ энийг манай хадмад гэсэн анх бид хоёрыг гэрээс мөр хийжсэн. Яг ийм утга учиртай. Тийм болохоор чи яг итгэвчтэй байна уу гэж асуужсэн болохоор би тэр үед угаасаа шийдэжсэн. Шийдэхгүй болохгүй. Тэр би үе залгамжлна гэхээр хүмүүс амар хөрөнгөтэй үнэтэй суудсан гэж харахад. Тэгж харж байгаа. Одоо юу гэмдэ?
Ер нь өөр удмаа үргэлжлүүлэх ёстой. Аха. Айлын том хүмүүс гэж одоо тайлбарлах юм уу да. Тэр айлыг одоо ингэж үргэлжлүүлж авч явахгүй бол өөр удмаа нь ер нь бол утгагүй болно гэх юм уу да. Гал голомтой манах хэрэгтэй юм байна Тийм. Гэхдээ манай хүн чинь ерөөсөө яг өөр удмаа яг үе залгамжлах гэхээр нэг хөрөнгөтэй байж магадгүй гэдгсэн шүү дээ. Гэхдээ манай хүн болохоор юу юм бэ? Ерөөсөө өргөж байхдаа би нэг гайгүй айлын хүүхчүү гэдэг юм ерөөсөө хэлдэггүй, өнгөрдөггүй. Нэг тийм байсан. Тэгсэн чинь яг ингээд суугаад байсан чинь юу вэ? Гайгүй байсан байна уу? Хэлж чадахгүй гэсэн. Тийм, гайгүй байсан байгаа байхгүй юу? Нэг тийм мөнгөнд нь олчихъя гэж батсан байсан юм шүү дээ. Гэхдээ яг өөр юм гэсэн юм бол байхгүй шүү дээ энэ хүнд бол. Яг машинаас өөр юм бол угаасаа байхгүй. Тэгээ машин ч гэсэн угаасаа бид хоёр лизинг шинэ машин аваад лизингээр юуж байгаа. Байр маань ч гэсэн ер нь бол түрээсээ сар болгон төлдөг. Яг л нэг жирийн амьдралтай. Тэгэнгүүт хүмүүс ингэж хараад байдагтэй миний ойлгосноор нэг Япон хүнтэй суудсан бол нэг мэдхгүй одоо тий төрөвчтэй суудсан юм шиг л тий нэг байр мөнгө төгрөгөөр ингээд сууж идэг юм шиг ер нь бол бодоод идэг штэ. Тиймэрхүү хүмүүсийн бодол тэр чин шал өөр худлаа юм одоо юу гэдэг буруу юм а гэдгийг одоо хэлүүлнэ яг ямар хуу яг хүмүүс болохоор өөр л хальтаа яг нэг бас нэг тийм зорилготой хүмүүс байдаг штэ яг бизнесний төлөө ч юм уу те яг нэг зорилго нь яг тодорхой хүмүүс бол байдаг тэрнээс хичдэггүй ч юм уу эсвэл яг насан явцсан яг бүр хайр дурлал биш өөр зорилгоор ч гэсэн хүмүүс байдаг штэ. Гэтэ бид хоёрын хувьд болохоор тийм биш. Гэтэ намайг хүмүүс ер нь бол ихэнх нь тэгж хардаг байх нэг ер нь бол мөнгө энэ залуу манай хүн тийм хөөрхөн бол биш. Гэтэ хөөрхөн биш тийм царайлаг биш байгаа юм чинь энэ охин угаасаа л мөнгөнд нь асан визэл болсон байх гэж боддог байх л та. Гэтэ одоо бол би бол тэрийг нэг тоохоо байц угаасаа монголчууд ингэж ярьдаг. Тэгээ тэрийг хүмүүс угаасаа хүснээрээ ярина намайг ямар ч байсан хүснээрээ мэдгүй байсан ч гэсэн хүснээрээ ярих болохоор тэрийг мянга няцаагаад угаасаа тэр хүний бодлыг өөрчилж чадахгүй байхгүй. Тийм болохоор би зөв өөртөө гигантэн гэх юм уу өөртөө гоё юм бодол бид хоёр угаасаа л тийм одоо харьцаагаар гэрлээгүй юм чинь надад бухимдах шаардлага байхгүй болчихгүй. Тийм болохоор тэгэл угаасаа хүснээ яриг хамаагүй би бол бид хоёр манай гэр бүл өөр зүйлээр ингээд нэгдээд хайраар нэгдээд ингээд хичээж явж байгаа л энгийн гэр бүл гэдгийг өөртөө сайн мэдчихэл байвал болоо юм чинь. Тийг одоо нэг хүмүүс заавал баталгаа би жоо асуултаа буруу тавьчих. Юу сонсож үзсэн байхгүй нүг ингээд монгол хүмүүс түрүү хэлсэн шүү дээ бор зүрхээрээ л ингээ хосууд нийлгээрээ бор зүрхээрээ л амьдрал ямар ч нэг төлөвлөгөө байдгүй. Япон хүмүүс болохоор амьдралаа амар төлөвлөдөг юм санагддаг байхгүй юу. Тэгээд та хоёрын ирээдүйн ер нь төлөвлөгөө яаж гарч ийнэ ирээдүгөө танаа нөхөч одоо ер нь гэр бүлийг хэр төлөвлөж ийн гэх юм уу? Би манай хүнд бол тэгтээ нэг ер нь бол тийм төлөвлөгөөс нэг байдаг тийм үү. Би юу хийсэн тэгж болно гэж. Үгүй амьдралын шаардлагаар амьдралын шаардлагаар болж байгаа юмыг хүлээж аваад тэрийн туулна эсвэл яа ингээд даад жаргалтай өнгөрүүлнэ. Тэгжлээдэг. Та яаж ойр зургийн Монгол ер нь буцаж амьдран бол байхгүй юм шиг тий. Уусаа Японд бол тэгэл гал голомтой хамгаалахын тулд үлдэхгүй болохгүй юм байна. Танах хүүхдтэй яг тий. Тийм шүү дээ. Сая дөрөв 20 онд дурсан. Манай хүн 2 настай. Тийм. Уг одоо нэг хүрэх чам. 6 сар төрөөд 21 онд л одоо ч. Тийм шүү дээ. Ууя би ирээдүйд явж байна. 22 онд явж байна. Тийм бид хоёр ч бас аягүй гоё гэхдээ ерөөсөө нэг хүүхдтэй болохгүйсэн. Суусны дараа. Тэгээс хүн чинь нэг хормойсны дараа л ер нь хүүхд гэдэг үзсэн юм байлээ. Тэгээд би яалтч нэг аавда харуулж чаддаг болох ээжтэй харуулж гарсан ер нь бол хүүхд гэдэг үзсэн юмсан хүүхдтэй болж чаддгүй байхгүй. Тэгээд тэгээ юу шантарсан. Тэгээ за угаасаа турий барь. Ер нь бол жоохон гоё бай гэж бодонгуудаа. Нөгөө кето дэглэм барьж эхлээд тэгээ жингээ авч эхлээд тэгсэн чинь нэг өдөр нөгөө нэг ариун нэг чинь нэрийг би ариун нэг чинь очдог байхгүй яа нөгөө хүүхэд нь төрсөн 1 сар болсон гэд тэгээд очсон чинь
бүр ингээд нялхууг тарсан чи бүр хөөхтэй болмоор нөгөө нэг бодол нь буцаад байхгүй болсон нөгөө нэг буцаа хөөхтэй болмоор санагдаад тэгэл нялхууг тарсч бүр айгүй гой санагдал тэгэл бид хоёр хооронд яриад хөөх төөрх юм аа мөрх юм аа гэж тэгээ яриад амар жоохон сэтгэлээр унтахгаас гэтээ жоохон би нэг сар болгон баг ингээд юу тест авсан тэгээ ингээд скамда хийцэн байдаг тэгээ сар болгон нөгөө шалгаар тэгэл юм ирчингүүд санаа юу уйлал сэтгэл санаагаар унаа. сэтгэлээр унаал тий уйлал гэдэгс ахгүй. Тэгэл тэгсэн чинь ариун нэг чинь очичоод яг гэртээ орж ирэл нэг ганцхан тест хийсэн байсан. Тэгээд за энийг хэрэгжилж үзье. За энийг хэрэгжилж үзчихэл хэрвээ хүүхдээ болоогүй ах юм бол зүгээр тэр жигтэй зүгээр мөрөөрөө явъя гэд. Тэгээд ээжсэн чинь ариун 2 зараас гараад тэр би итгэхгүй. Тий. Би итгэхгүй шууд анараа залгаал тэгэл ийм 2 зараас гараад ирэх юм 2 зараас чи хүүхдээ болдог гэсэн үг. Тэг чи яана баяр хүргэе гэл тэгэл би ээжинд найзууд руу залхаа тэгэхээр уйлцсан амар уйлцсан тэгэл ээжүүд залхсан чи ээжийн даралт нь гэсэн. Нааг уйлцсан болохоор амар самдчихсан. Тэгээ манай нөхөр орж ирээгүйсэн машин дээс ахгүй. Тэгэл би чинь энэгээр бөөн нулимс олол тэгэл бүх уцаар яаж дуусныхаа дараа бичлэгийг ярьсан нөхөртөө хүүхдээ орччихл тэгэл тэрвэрлдэж уйлаа. Яа манай хүн тэгэл инээгээр бүр амар гоё тэр үе айгу гоё юмсан. Тэгэл хүүхдээ болоод төрөөжтэй 6 сар түркөч нийлэн боо юмсан бараг 32 ус гараад 32 цагийн дараа төрлөөдөө. Тэгээ манай хүүхд нэг төрчөөд уйлж чадахгүй. Тэгээд 3-7 хоног ер нь экваторт байж аваад гарчсан хгүй. Тэгээд тэр үеэр бид хоёрын харилцаа амар эргээд сэргсэн гэх юм уу? Яг хийх байсан л та гэхдээ бид хоёр илүү нөгөө ойр дотн босон. Яг гэх юм бол нөгөө нэг бид хоёроос гарсан нөгөө хайр нь яг ингээд бүх юм нь ингээд эмзэг төлцчихэд байдаг. Бид хоёр нөгөө корона гээд 15 минут уулзалдаг. Амар хэцүү. Тэгээд би ч нөгөө нэг амар өөрийгөө арчаагүй үзэл би нэг юм хүүхдээ ингээд зоожлоо барьсаа ингээд хүүхд маань үсг надаас л соллоо гэж амар үздэгсэн. Тэгээд аюул хэцүү л гэдэгс нэр тэр үед нөгөө нэг Японы бүх төрөлтийн талаар нөгөө нэг гардаг драм байдаг. Тэгээд тэрийг бид хоёр бүх анги нь үзчихсэн хгүй. Тэр төрөлт нь болохоор хийсээр дүрсэн өөр дүрсэн эсвэл зовсон барьсан экваторт байж байгаа хүүхд гэж бүх төрөлтийн талаар хардаг гэсэн бид хоёр бүгдийг нь үзэл. Тэгээс манай хүүхд угаасаа гайгүй байл тэгсэн. Төрөлт угаасаа ийм байдаг шүү гэдгийг бас ингэ нөхөртөө харуулахыг амар хүссэн. Яг бол нөгөө корона гээд юу хамт орч чадаагүй. Тэгээд би ч нөгөө өөрөө тий цус аймаг алдаад нөгөө баг хүнгээ алдсан хгүй. Тэгэл тэр ми чинь надад бас хамаагүй болчих юм чи би нөгөө өөрөө нөгөө нэг кино индустрид ч хахад тэгдэг штэ нөгөө хүүхдээ нөгөө төрүүлэл ингэс дээрээ тэрж үзэл ингэс инээгээл ёо ингээл чамтай уулзлаа эсвэл ингээл төрчлөө гэдэг зүйлийг мэдэрдэг юм нэ. Би яг тэрийг мэднэ гэж бодож байгаа хгүй өөрөө. Тэгсэн чинь ерөөсөө мэдэрч чадаагүй бүгд наваалцсан. Тийм хүүхд хажууд байгаад байгаа хгүй юу. Тэгэл нөгөө хим амьсгай нэ бүх юм хийгээл тэгэл баах юм чинь орж ирэл тэнгүүд би яг нөгөө төрсөн баярлаж чадахгүй. Тэгэл уйлах гэхээр нөгөө яг шоконд орсон дээс амар сонирс байдалтай байсан. Эмзэг тэгтэх нөгөө 5 хоног энд чинь бас айгүй хэцүү байдгээс нөгөө нэг хажуутрын хүмүүс хүүхдүүдэд авч хондог. Тэгэл хүүхдийн уйлах чимээг сонсоход манай хүүхд уйлж чаддгүй гэж. Тэгээд би нөгөө хадам индустрий хэлээд би нэг юм тусгай өрөөнд ормоор байна гэдэг. Тэгээд тэгжсэн. Тэгээд энэ зүйлийг нөгөө нэг нөхөртэй холбох гээд үзэх юм бол нөгөө нэг нөхрийн ар гэр нь нөхрөөс илүү бас нөхрийн ар гэр нь амар чухал гэдэг юм байна гэдэг амар ойлгосон байхгүй яа. Тэгс наад жирэмсэн үед би амар хордохтой гэдэгс 26 7 нүртэл ингээ хордохтой гэдэгс байхгүй. Тэгэл байнга ингээ бууждаг. Тэгээд эмлэг татсан гэсэн ингээл нөө тусал хийлгээ туслаа хийлгэж байгаа юмээс ингээл бууждаг. Тэгсэн манай хадам ээж наваг эмлэгт үзүүлэх болгоно хөргөж өгдөг. Манай эмлэг манахаас бараг машинаар 30 минут явдагс байхгүй. Тэгээд нөгөө түрх эмлэг нь болохоор ойлгоо. Яг хяналтын нөгөө хувийн эмнэлгүүд чинь амар хурдан үздэг болохоор тэгээ нэг хоол ийцэн тэгээд машинаар байнга зөөдөг. Тэгэл жирэмсний үед бол манай хадам ээж амар тусалдаг гэсэн. Яг төрсний дараа бол намаа ингээд би чинь хүүхдгүү гараад ирж байгаа штэ. Гэхдээ нөгөө нэг доороо тусалсан хിവэрэ байдаг гэсэн болохоор нөгөө нэг намайг чи ингээд хөдөлж авахгүй заавал
ядаж нэг сар бол ингээ гам бариа. Тэгвэл чиний би эргээд ингээд мууднаа гэж тэгэнгүүт манай хадам ингээд сар болгон өдөр болгон надад хоол авчиж өгдөг гэсэн. Хоол хийгээд өдөр орой бүр байнга тэгээд өдөр ирэхдээ манай охиныг эмнэлгээс гарсан үе байдаг гэсэн бас. Тэгээд эмнэлгээс гарсан байхад манай охиныг сарын турш угаасаа өдөр болгон усанд оруулж өгдөг гэсэн. Усанд оруулчаад тэгээд хамт байж аал тэгээд хоол хийж авчирсан. Тэгээд оройн дахиж хоол хийж авчраал. Тэгээд намайг чи нөгөө нэг гэрээ цэвэрлэмээр яхан бол намайг дуудаарэ. Тэгээд дүүм үү байдаг усаа тэгээд тэрийг дуудаарэ. Тэгээд хам цэвэрлэн чи хамаагүй ингэж хөдөлж болохгүй гэж тэр би ч нөгөө амар санаа зовоод би ч нөгөө төрж үзээгүй юу ч мэдгүй бас. Тэгээд тайлбарлах нөгөө өөрөө хийчихээр Маргийн Монгол нөгөө тэ бас ийм хатуу хадам ээж нар эдэргээл зөндөө нөө сошиалар байдаг ш тэ юу тэдний хажууд бүр амар мундаг ш тэ юу амар мундаг бүр гар дээрээ бөмбөрөөл хэлж штэ тий манай хадам ээж байгааг бол өстой манай хэцүү л байдагс манай хадам ээж гэхдээ өөр болохоор нөгөө нэг хадам ээжтэй гэхдээ тэр хадам ээжтэй нөгөө нэг ерөөсө таардгүй тэгээ тийм байсан болохоор би хадам ээжийн тэр нөгөө амсан зүйл би чамд бол мэдрүүлмээргүй байна гэд тийм ухаан суудсан байгаа байхгүй гоё ухаан сууд тэгээд тий тэгээд хадам гэрийнх нь нөгөө надад ингэж намайг хайрлаад намайг гэсэн сэтгэл байнгут би нөхрийгөө хайрлах хайр маань бас ингэж нэмэгдээд байдаг байхгүй тэгэл би яагаад ямар их хадтай юм бэ би яг төрсний дараа амар их мэдэрсэн би энэ хүнтэй суусан бүр болчтэй ийм гээд бүлтэй гэсэн ингээд амар гоё аз хувь тохиолч юм шиг амар санагддаг одоо ч гэсэн яг тийм л байдаг шээ амар тутан насан уусаа хадам ээж юм штэ хөөхтийн ер нь одоо ингээд нэг юунд хүмүүжил гэх юм уу хоёр гэрээс ер нь хэр оролцож байна одоо ингээд би дөнгөж төрчөөл охин нэг сартай тэгэл Монголоос байнгын ер нь одоо хүүхдээ тиг гэл нэг Монгол аргаар хүүхд хүмүүжлэх гэдэг байгаа байхгүй наадах нь хар цаанд заавал оруул гэж хүүхдээ ямар чанж ууж байгаа штэ гэл би уурлал тиймэрхүү юм болдог. Тиймэрхүү ер нь мөрөлдөх гэр болж байна одоо соёлын ялгаа гэх юм уу. Япон Монголын. Тий. Манай хадам ээж бол ерөөсөө юу ядгүй. Бид хоёр амьдралд оролцдог. Гэтэ бид хоёр би одоо ингээд нөхөртөө уурсан байгаа штэ бид хоёр нуудлах зүйл байханд би хадам ээжтэй очиж. Ингээд ахын тэгээд ахын гэлцдэг тэнгүүд өөдөөс хүүхдийн сул талыг мэддэг. Тэгээ бид хоёр нөгөө амар таардаг. Гэтэ би болохоор өөрийнхөө ээж болсон өөрийнхөө одоо ихчтэй ойр дотны хүнд ерөөсө хэрэлдэггүй. Яг бол тэр бид хоёрын одоо муудалцаан тэгэл өнгөрчин тэгээд тэр хүмүүс настаа ч гэсэн хэрэлдэг байхгүй. Тэгээд манай хүнийг харах үнцг нь амар өөр очихсоор би тийм юм хүсдэг болохоор би яг тэр хүний хамгийн их сайн мэддэг хүнд нь өөрт нь хэлчихэнгүүт манай хадам ээж хүлэн зөвшөөрч ин гэдэг чинь амар гоё яваад байна. Нөгөө хүлэн зөвшөөрөх хадам ээж гэхдээ ямар ч ээж нэр тийм захалтай хүүхдийн нөгөө нэг одоо би л байсан бол манай одоо охины нөхөр нэрчээр манай охины муулаад тохиол би л бас хүлэн зөвшөөрөхгүй штэ. Тэгэхэд бас манай хадам ээж л яг тэрийг хүлэн зөвшөөрдөг. Тэгээд тийм болохоор нөгөө нэг хүүхдийн хүмүүжүүлж гэсэн манай ээж хадам ээж юу ч оролцоогүй. Амар гоё. Тэгээд Монгол талаас бол байгаа штэ. Монгол талын чинь нөгөө нэг уусаа ирээл нөгөө нэг юу яадаг битүү нөгөө нэг өсгийх хэвээр. Тэг өсгийх хэвээр тэгэл нөгөө нэг гаранд нь бэли өмсөх хэвээр. Хөлөнд арчсан юмсүүл гэдэг. Тэг хөлөнд арчсан юмсүүл өөр чинь юу байгаад байдаг үсэ тэ. Сүүлийн тасал. Тэг манай сүүлэнч байгаагүй угаасаа өсгийч хэрэглээгүй анх тэгээ би угаасаа нөгөө нэг Японд өсгөл юм чинь Япон аргаар. Гэхдээ нөгөө нэтээр нөгөө судалж уншсан байхгүй юу. Тэгээ нэтээр уншиж судалсан нь болохоор Япон, Америкийн нэтэрийг бүх дэлхийн орнуудад ер нь бол нөгөө нэг өсгийхийг үсгээ байсан мөлий. Нөгөө ер нь бол нэг зөв гэж үздэг. Яг бол хүүхд өөрийн температураа тэг хүүхд болохоор өөрөө нөгөө температураа хянаж чаддаг. Тэгээ хэрвээ нөгөө нэг ингээ үлдээдэг ах хүмүүс хүүхд өөрийнх нь температураа алддаг болохоор нөгөө өөрийнх нь дулааныг сайн нөгөө хянаж нөгөө нэг хянаж чадхаа байцдаг гэд. Тэгээ тийм юм байдаг болохоор за угаасаа л үлдээдэггүй дээрээс нөгөө нэг ганд нь угаасаа ганц ч бэлийн хүмүүс гэж үзээгүй. Тэгээ анхнаас нь тэгээ тусна унтуулаад тэгээ гэхдээ бас нэг юм амар их хэрэгдэгс нөгөө нэг бити хүүхдийг
тэврээдээ битгий хүүхдийг авч сургаа гэдэг. Гэхдээ тэр нь бол надад бол амар юу болсон. Одоо ингээд амар тусалж байгаа одоо ч гэсэн. Нөгөө анхнаас нэг одоо ингээд видео класс ингээд ярангууд нөгөө хүүхдийн гэхийг гаргаж байгаа штэ. Тэнгүүд чи хүүхдээ тэврээ суугаад байгаа юм. Битээ сурга. Одоо наа чи сурчин. Одоо 50 биш. Бүр яг тэгдэгсэн. Тэгэл тэр нь надад жоохон хэцүү. Би хай ингээд тэврээ суумаар санагдангууд яг тэр сэтгэлийг бас хаяа ойлгохгүй. Яг тийм бидээс тэгэл тэр тавьчаас тэгэл тэгсний үндсэндээ манай хүүхд одоо нэг тэврүүлж байх гал нэг дайрдгүй. Тэгэл ингээд тусдаа унтаа сурцсан. Одоо ч гэсэн тусдаа унтдаг. Анхнаас нь тусдаа унтуулахгүй бол манай хүн чинь амар юу унтдаг байхгүй юу? Хямралтай унтдаг. Би болохоор амар мэдрэг унтдаг болохоор манай хүн ялхууч чинь бас амар аюултай штэ хэцүү. Тэгэл манай хүн чинь нэг дэлхгээл ингээ үзчих юм бол бас яахыг мэдэхгүй. Тэгээ тийм амар тэгээ би өөрөөс нэг 3 цагийн зайтай сэрдэм чинь ядч 2 цагт нэг тутаа унтдаг штэ. Тийм ашингууд нөгөө нэг тустай арай нэг ч нөгөө нэг орын авчихсан тэр орон дээр одоо унтуулсан. Ямар сайн юм те. Ер нь сонсоод тэмцдэг монголчууд ер нь хүүхдтэйгээ нэлээд ялуун байж магадгүй юм те. Нөгөө хүүхдээ амар эрхлүүлдэг гэх юм уу? Уйлжингууд нь за авчи гээл тэсгүү. Ерөөсөө уйлангууд нь л аваад гээл хамт унтаац ч юм уу. Тэгсээр хаад муу зан сурчдаг байдаг ш. За одоо ингээд сэдв рүүгээ орно заяа хүүхд ярихгүй. Тийм шүү дээ. Одоо ингээд жоохон өөр асуулт асууя тий. Тийм одоо юу гэдэг Монголд болохоор ингэдэж штэ. Яг одоо өөрөлтөө юу гэдэг нөхөр нь эрэгтэй хүн ингэдэггүй тэгдэггүй хог асгадаггүй ч гэдэм юм. Одоо нэг тиймэрхүү юмнууд байдаг да. Хямраландаа нунчсан. Тийм гэхдээ яг залуучууд одоо би шал өөрлөх гэж бодож байна. Ер нь нөхрүүд нь их юм хогоо асгадаг ч юм уу ер нь тийм болцсон байх л гэж надад идэг. Гэхдээ одоо юу гэдэг хоол бол мэдээж нөхөр байнга ажиллаж байгаа юм чинь хоол молоо хийж л байдаг байх л та. Одоо нэг нийтлэг энд байдаг монголчуудын нэг ойлголт байдаг шүү дээ. Одоо нэг одоо орд ирний асуудал руу орох гэдэг шүү дээ. Гэр бол мэдээж ойлгомжтой хүүхдээ харж байгаа юм чинь өөрөө угаасаа гэрийн ажлыг хийхээс өөр аргагүй л байх л та. Тэгээд яг зарим юун дээр одоо ер нь нэг тийм юу ийд штэ эрэгтэй Япон хүмүүс нэг бие биетэй ойртдоггүй бараг тусдаа оронд унтдаг гэдэг нэг тийм ойлголтууд ийд штэ хоорондоо нэг ойртдоггүй. Тэгээд тэр нь амар хүйтэн хүндээ яадаг. Эхнэр нь нөхрөөсөө ямаа гуйхтаа бараг л гуйдаг. Тэгээд нэг тийм жоохон юм бараг л мэдгүй хүн биш юм шиг л юм яриад штэ амар ажиллах зүрх мэдгүй. Хав хүрсэн хоёр ингээд Япон ихнэр хоёр байгаа байхгүй юу? Манай ажлын хүн билүү. Гэсэн чинь ингэж гинэ. Тустай байрныхаа хажууд нэг тустай байр түрээсэлж гинэ. Нөхөр нь яасан гэсэн чи ихнэртэйгээ байхаас амар ядаргаатай санагдаад тустай байх юм даа. Юм яг уу. Тэгээ тэрэндээ амар ингээд сэтгэл хангалуун байдаг ч шиг. Тэгснэ манай нөхрийн ажлын нэг хүн баха юу яадаг. Нөхрөө тусад нь өрөөнд бас унтуулдаг. Тэгэл өөрөө хоёр хүүхэд мөхтөж юм даа. Гэхдээ ер нь миний танилал ирчихсэн тийм жоохон удаангууд би тийм стресстэй байдаг ч ах шиг. Тийм баг өөрөө гэртээ тусдаа өрөөтэй тэгээд унтахтаа ч гэсэндээ нөхөр нь сайн ажилдаг болохоор тусдаа ингээ сайн амрах хэрэгтэй мэрэгтэй гэл. Дам дамаа сонсонгууд баг л ер нь унтаж ивдэх юм байдгүй юм шүү гэл. Архиа угаал стрессээ тайлал. Ажтай гэж мөнгөс. Брог. За ер нь бол манай ер нь хүмүүс тэгж бодож байгаа тийм. Тэр нь яадаг. Би ч гэсэн гэхдээ нөгөө нэг өөрхдөг байхдаа тийм сонсчихсан манай ажлын дараа маань ч гэсэн тэгж ярьдаг байхгүй юу. Манай ихнэр одоо төрсөн хөөх ямар гоё юм уу ингэж зургийн нарыг л. Манай ихнэр одоо ер нь бол Япон эмэгтэйчүүд ингэдэг гинэ. Манай одоо нөхрийн найзууд ч гэсэн эмэгтэйч нь төрчгөөрөө өөрхийн төрсөн гэрлээ явцдаг. Ер нь эхний сар бол явцдаг. Тэгээ тийм болохоор эхний хэдэн сарууд бол ер нь бол гэрлэгөө явцдаг. Тийм болохоор нөгөө нэг нөхрүүд нь ажиллаж байгаа болохоор нөхрүүдээ сайн амраасаа гэж хүсдэг болохоор явдгийн гинэ. Тэгээ би тэрийг анх 16-аас 17 сонсчод юу яриад ямар амар яаж та ингэж хүүхдтэйгээ ингэж байж чадахгүй байхыг дэвчдэг байна гэж аим боддог байсахгүй юу. Тэгээд ер нь бол Япончууд дийлэнх нь бол тийм л юм байна. Эмэгтэйчүүд нь бол ер нь тэр чинь бүр ингэж эдгөөжидаа яг нэг эртний одоо цаг үеэс авахлаад нэг эрэгтэй гадаа ажиллаг эмэгтэй дотроо ар гэрээ авч явах хэрэгтэй. Тийм байдаг болохоор би тэрийг бол анхнаасаа нөхөртөө хэлсэн байсан. Би бол тэггүй шүү. Тэ. Би бас Японы эмэгтэй бол биш шүү. Тийм болохоор
би Японы эмэгтэйчүүд бас байж чадахгүй шүү гэдгийг бол анхнаасаа ойлгож ирсэн. Мгм. Тэгээ хогны хувьд гэх юм бол манай хогоо хариуцдаг. Би бол хогонд ойртох байхгүй юу. Яа гэвэл манай би бол нөгөө Японд ч жоохон ядаргаач шүү дээ тий. Хог Хог хасах хаяхад ядаргаа. Тэгээд тий. Би тэнд анх нүүж ирээд нэг андуурд хайчлаа гэсэн чинь би хогоо өөрөө хаяа. Тэгээ за тэгвэл чи хогны даргаа хийгээд тэгээ тэрнээс хойш хогоо байнга өөрөө асахдаг. Тэгээд бүр ингээд юг пивсний савыг бол би бол бүглөөтэй одоо гадуур нэг юм юутай уудтай штэ. Тэрнтэй нь бол хайчдаг гэсэхгүй гэсэн чинь манай хүмүүс болохоор тэрийг хуулаа бүглөөг нь хаяа доторхыг нугаагаад хайдаг юм баггүй. Тэгээ тийм болохоор би наадах чинь чадахгүй. Тэгээ манай хүн чинь бас хогийг бол өөрөө хайдаг байгаа. Тэгээ бас надад хаяа бол тусалдаг. Манай хүн гэхдээ өдрийн нэгээс хаваа шөнийн нэг хүртэл ажилладаг болохоор ажлын цаг нь амар урт. Ер нь шөнийн 3 мөр бас ер нь найшгүй. Гэхдээ бусад гэр орны ажлууд өөрөдөг. Гэхдээ хаяа бол залхуурах үе байна. Юм хийхгүй өдөр байна. Өдөр болгон би тийм Япон хүн шиг ардгийн ажил нь хийгээл те. Яг хаяа хоолгүй гэж байна. Би ядарсан үед өнөөдөр хоолгүй шүү гэж хэлчихдэг. Тэгээд амралтын өдрөөрөө гэх юм бол ер нь айлс хамт юм хийхийг хүсдэг. Тэгээд бид хоёр ер нь 2 дахь хүүхдэд төлөвлөж байгаа болохоор Ярьсан гэхдээ нөгөө нэг юу гэсэн амлалт авсан. Яг бол би ингээд нэг хүүхдээр ингээд ядарч байгаа болохоор 2 дахь хүүхдээ яг нөгөө нэг ойрхон байвал зүгээр юм болов уу гэж бодсон байхгүй юу. Би бол дотроо ажил агаалтай төрөлт үнэхээр амар байсан болохоор тэгээд ажил болохоор ам хүчиг авсан чи над туслах хэвээр хэрвээ туслахгүй байх юм бол хоёул ингээд 2 дахь хүүхдээ яах вэ? Гэхдээ хоёул ингээд хичээх манай хүн бол ярилцдаг юм биш нөгөө сонсдог юм болохоор би илүү мэдрэмжтэй байж би одоо ингээ хоорондын харилцаатай юу үсээд байна гэдгийг би өөрөө сайн бодчихж нөгөө нэг тэр хүнтэй ингээ яриад тэгээ тэрийн угаасаа манай хүн дэмждэг болохоор би илүү мэдрэмжтэй байхгүй болдог байхгүй. Тэр нэг тийм тэгээд гэр бүлийн харилцаа гэх юм бол би чинь Монгол штэ. Би чинь Япон биш. Тэр болохоор бид хоёрын хувьд болохоор эрүүл харилцаатай. Ер нь бол 7 хоногт ер нь бол за тэр нь яхаа. Гэтэ Япон хосуудыг бодох юм бол Япон одоо хүнтэй суучлаа гэж бодох юм бол ер нь бид хоёрын харилцаа бол уусаа шал өөр эрүүл. Тэгээд монголчууд ингэж боддог шүү дээ уусаа нэг мем энтертэй одоо комеди энтертэй ярьдаг ч гэсэн тий Япончуудын нөгөө бисэг ихтний ингэж донжлдаг ч юм уу тийм байдаг. Тий. Гэтэ тэр чинь нөгөө уус болгоно нэг тийм хүмүүс байдаг шүү дээ. Монгол ч гэсэн нөгөө битүү ингээд том бэлгэхтэндээ ч юм уу тийм хүн байхгүй зүгээр Япон ч гэсэн яг тийм томч байгаа жижигч байгаа. Тийм болохоор тэрэн дээр нэг амар Япон ингээд бүгд ийм шүү гэсэн үзлийг угаасаа за бүгд үздэг байсан ч гэсэн надад хамаагүй бид хоёр бол угаасаа амар гоё. Бид хоёрын харилцааны ягаад энэ гэрлэг басан шалтгаан бас яг тийм харилцаа нь амар таардаг байсан болоод гэрлэж байгаа байхгүй юу? Хэрвээ бас нэг тийм харилцаа таардгүй байсан бол угаасаа ямар кайф байгаа юм тий. Амьдрал чинь энэ нөгөө харилцаа айгүй чухал болохоор тэрийг айгүй бодож бас гэрэлсэн юм байна. Тэгээ хүүхд гаргаад гэхдээ яг нэг тийм л эмэгтэй хүн хүүхд гаргаад одоо айгүй их нойр дутуу нэг жоохон өөрийгөө хайчих гад ч юм уу эсвэл нөхөртөө ингээ халамж тавихаа байдаг ч юм уу нэг тийм байдаг штэ. Би бас яг тэгсэн байж магадгүй 3-4 сартаас нэгтлээд манай хүүхд нэг муу мэдээс намд ч хүүхдээс ахгүй тэгээд тэнгууд нь би шууд муу мэдвч нөгөө тахгүйгээр хамт унтаад тэгээд нөхрийгөө нөгөө шалан дээр унтуулаад байсан ахгүй. Тэгээд тэрийг би баг 2 сар авсан баха. 2 сар бол яг нөгөө нэг харилцаанд орох үедээ би очичвол тэгээд буцаал орон дээр хүүхдээр ярьдаг. Тийм байдагсан. Тэгээд нэг удаа би ингээд нэг подкаст сонсон юм аснаа. Амар сонсогчтой. Тэгээд сонсоод ирсэн чинь нэрээс би ингээд нөгөө хайр халамж ингээд байхгүй болсон юм шиг санагдаад. Тэгээд би ингээд өвөз очиод ах чинь нэг амар шалан дээр унтуулаад тэгээд илүү нөгөө хүүхдээ анхаарал хүүхдээс би тэр үед яг өөрийгөө бодоод чинь хүүхдээс унтахгүй бол би баг унтч чадахгүй юм шиг санагддаг байсан байхгүй. Тэгээд нөхрийгөө баг хайцаас тэгээс нэг өдөр ухаарал нөгөө гэрийнхэн тавилгыг өөрчлөл. Тэгээд тэр үед нөгөө хүүхдийн хоорыг дарт хийсэн байсан байхгүй. Тэгээд тэмүүдээ хүүхдийн хоорыг буцаж гаргаж ирээд хүүхдээ орон дээр нь унтуулдаг болъё.
миний хүүхдэд ч гэсэн нөгөө нэг амар бид хоёр ч гэсэн амар тайван амрах болохоор гэж хэлсэнгүүтээ бид хоёр буцаад юу яасан хгүй орон дээр хамт унтдаг байсан. Өмнө нь бол би нөгөө нэг төрхөөс өмнө бол би ингээд нөхөртөө тэрхээс нааш ингээд унтаж чаддгүй. Тэгээ байнга ирэхийг хүлээдэг гэсэн хгүй. Тэгээ тэр зүйлээ мартцсан. Мартцсан байсан болохоор эргээд сэргийх гээд харилцаагаа өөрөө нөгөө ухаарад тэгээ нөгөө хүүхдийнхээ орыг гаргаж ирсэн байдгийг. Нөхрөө орон дээр унтах зөвшөөрөл болгосон юм шиг. Тэгээ манай хүн чинь тэр тал дээр нэг юм ирэхгүй. Тэгээ бид хоёр хүмүүс чинь тэгээл нөгөө байгаа байдалтай хүлээн зөвшөөрөгдөл тэгээл нэг бодохгүй тэгээл явдаг юм шиг үлээ. Би болохоор яаж юм гэсэн ганцаардаа л ирсэн юм. Эсвэл би нөгөө хүн амтантай туршны дараа нөгөө харьцаа байсан. Тэгээ хүмүүсээс харьцаагаа ч гэсэн таслаад Facebook харьцаа байгаад нөгөө нэг хүмүүсээс холдож гисэн баггүй. Тэгээ тэр хугацаанд бас нөхрөөсөө бас ингээд холдсон л юм шиг байгаа гэж би бодсаахгүй. Гэхдээ яг нөгөө туршны дараа миний хамгийн хань ус хүн гэх юм бол манай хүн байсан болохоор би ингээд нөхөртэй хамгийн ингээд муухай ааш бүгдийг гаргадаг нэг бусад хүмүүс ингээд тэрийг одоо нэг эсэрхийлж чадахгүй ч юм уу. Эсвэл би ингээд нөгөө нэг жоохон орой юм идчих ч юм уу те. Итгэрээ за би ингээд таргалчих юм байна ёо гэл тэгж бодгоо тэр нөгөө нэг эцсийн эцээсээ би бүр ингээд нөхөртөө гаргадаг байгаа байхгүй юу? Амар муухай. Тэгээ тийм болохоор угаасаа л харин тэр чинь ерөөсөө нөхөр нь яг монголч байна уу японч ер нь хаанах ч байна уу хамаагүй яг эмхтэн хүн хамаагүй байгаа байхгүй тий. Тийм хажуудахтай хамгийн балиар ер нь жоохон байгаах гэдэг шүү дээ. Яг нөгөө бүх цангаа гаргаад би бол амар муухай гэж боддог. Би өнөөдөр ч гэсэн муухайж хандсан. Гэхдээ нөгөө нэг төрсний дараа би амар юу яасан. Манай нөгөө хүний нүдээр авах нэг тийм царайлаг энэ биш гэсэн. Миний хувьд баатар хүн баггүй. Миний хувьд бол энэ хүн байхгүй байх юм бол би ер нь бол амьсгалууд хэцүү хүн баггүй. Тэгээд хайртайгаа нөгөө нэг амар их мэдэрдэг. Бас ингээд нөгөө муухай харилцсны дараа бас амар их мэдэрдэг. Тийм болохоор ингээд нааг ингээд яаж ч уурсан, яаж ч муухай ярьсан байсан миний үдс ингэж ууралдгүй. Над муухай үг хэлдэггүй. Тийм болохоор би бүр ингээд илүү хайрлаад байдаг шүү дээ. Муухай амтдаг ч гэсэн муухай. Илүү хайрлаад байдаг юм аа. Тэгэл ийм зан гаргаж яхад ингээд өвччин гэдэг чинь гэл те. Тий. Тэгээ манай ч бас нөгөө уухаар явдггүй. Найзтайгаа уулзахаар юус ууд байхгүй. Тэгээд уулзахаар явсан ч гэсэн тэгж нэг амар даварч явдггүй. Тэрэнд нь би бас нөгөө амар туртай байдгүйсэн. Яг л Монгол ирчвчээ ер нь бол найзтай шоу доктортай. PC их туртай. Тийм болохоор би ер нь PC тоглодог хүн, уудаг хүн амар дургүй. Тэгээд өөрөө гэхдээ ер нь бол амсан штэ, уун штэ. Гэхдээ өөрөө байна. Тэгсээ нөгөө нэг хажуудахтай амар тийм шаардлага тавьдаг гэсэн. Миний шаардлага нь бол тэмцсэн. Гэр бүлийн санхүүгийн талаар асууж болох уу? Хин ер нь санхүүгээ барьдаг вэ? Нэг Япончууд чинь мөнгө авчрал ер нь өгөөл тэгснээр нэг халаасны сарын мөнгө авахд л болдог ер нь нэг тиймэрхүү амьдрал шүү дээ. Эхнэрүүд нь хамаг санхүүгээ барьдаг. Монголч юм болохоор эсрэгээр байдаг шүү дээ. Эсрэгээр юу? Масрэгээр. Манай одоо хадам аав гэж гэх юм уу? Манай хадам аав бол амар гоё юм баггүй. Амар хөвгөлтэй нэг тийм амар гоё ингийн үнэтэй нөгөө манай баг хадам ээж баг бадалсан баггүй юу? Тэгээ манай хадам ээж ер нь бол тэр гэр бүлийн бүх ингээ хөрөнгийг хариуцдаг хүн. Гэхдээ тэр чинь бол амар юу ахгүй амар юу л гэж бодсон би. Мэдрэмжтэй тэгээ дээрэс нь амар хариуцлагатай юм байна гэж бодсон. Яг л тэр чинь өвөө эмээгийн дээрэс нөгөө нэг өөртөө гэр бүлийн нөгөө бүх ингээ хөрөнгийн юу манай хадам ээжтэй тусч байгаа болохоор би тэр үнийг айгу тийм юу гэмээр бахархам л гэж боддог. Би яг өөрөө яг тэрэн дээр ингээд одоо хадна болоо бишээ бэр нь болоод очих юм бол хамт амьдраад ирэх юм би тэрийг чадах болоо ч юм уу те. Тэгж боддог. Гэхдээ манай хадам аав бол нэг тийм эрх мэдлгүй заяа. Ээжтэй бол хатгалцсан. Гэхдээ би тэрийг хараад нөгөө монголчин угаасаа нөгөө нэг аль болох нөгөө өрхийн тэргүүн гэж боддог штэ. Гэхдээ манай гэрт бол нэг тийм амар чи миний өрхийн манай гэрийн өрхийн тэргүүн гэсэн яг тийм байдгүй. Яг ер нь 50-50% байдаг. Гэхдээ жирэмсэн болохоос өмнө бид хоёр хамт ажилладаг байхад бол ер нь бол би барьдаг гэсэн. Тэгээд жирэмсэн болсноос хойш би нөө хордогтой тэгээд дээрэс нь би нөө амар стресстэй байсан болохоор ер нь бол тийм нөө мөнгөний талаар бодохыг амар хүсээгүй. Яагаад бол ажиллаж байгаад өөрөө нөө цалин олдог байж гэртээ суудсан чинь
хүн чинь амар стресстэй мэлээ. Нөгөө сар болгоо орж ирдэг байсан мөнгө нь байхгүй болчлоо. Тэгээд энийг одоо бараг яаж хүрэх юм? За би энийг ингээд хариуцах байсан ч юм уу тий. Тэгээд тэнгууд нь надад тэр нөгөө байр туг ус газ тэр болгоны мөнгө төлөх бас үнэхээр нөгөө мөнгө олоогүй хүн тэрийг тий амар дамтай санаж байгаа хгүй юу. Би одоо бараг ингээд тий гэртээ нэг юм бараг орж ирэхгүй байж тэр их мөнгийг төлөх мөнгийг ингээд харангуут би өөрөө амар стресс гэхгүй. Тэнгууд нь би тэгээд нөхөртөө тэгэл татчихсан. Одоо л яг тийм. Тэгээд тэрнээс тэрийг ингээд татчихсан ч надад бүр амар. Тэгэхээр тэглээгээд нэг амар замбраагүй хэрэглээ мэрэгзэл хийхгүй шүү дээ. Зүгээр л нэг тэр жоохон юм эрэгтэй хүн ч гэсэн чадна мөнгөний асуудал эрэгтэй хүн ч гэсэн чадах болохоор зүгээр тэр хүн татсан. Гэхдээ манай хүн болохоор өөрөө өөрийнх нь аав нь болохоор яг тийм нэг жоохон эрх мэдгүй байдгүйсэн болохоор өөрөө жоохон тийм мөнгө барихыг хүсдэг байсан байж магадгүй шүү дээ. Би тэрийг жоохон мэддэгс тэгээд тэнгууд нь за чи угаасаа мөнгөө барай. Тэгээд чи угаасаа энэ бүхний бүдийг хийдэг тийм шүү дээ. Амар мөнгө барих дурггүй нөгөө бодохоор бараг л бодоход стресстэй байдаг. Тэгээд нэг тийм дуртай биш. Гэтэ аль ингэ цуг юм махтаал цуг явах дуртай. Тийм тэгээс корона гарснаас хойш чинь ер нь бол ганц нэг хөвгчлээ гой зүв чинь бараг л хамт хүнс цуглуулж явах гэсэн чинь ихэнх газар хаацсан тэгээд амар аюултай гэж боддог байсан. Тэгээс хүнсний хувьд бол дандаа хамт явдаг. Гэтэ ер нь би нэг тооцон дээр байдгүй. Бодоодсэн чинь яагаад тэгдэм бол японочууд яагаад их нэртэй ер нь санхугаа ингээд атгуулчаад нөхрүүд нь тэр сарынхаа халаасны мөнгөөр амьдраад идэм бол тэг ядаргаатай л идэг байлгүй. Тэгэл тэр болгоныг очиж төлөхөөр тийм одоо секенингээс ер нь зөвөр зугтж байгаа гэсэн үг үү? Тийм л. Нэг бол Япон эмэгтэйчүүд илүү санхугаас амьдрт юм болов уу? Сайн барьдаг гэж магадгүй. Тэр чинь бүр өдөр болгоор нэг тий юмнуудаа бичээл бараг хобби нь болсон. Манай хадам энэ чинь бол байнг тэгдэж нэг худалдан авалт хийчихэнгүүтэй. Тэрнийхээ бэлийг ингээд нөгөө нэг цаасан дээр бишээ дэвтэр хөр байдаг юм. Дэвтэрэн дээр бичдэг. Тэгээ сарын олонго юм шүү тийм шүү гэдэг нь бол гэтээ тэрийг хийж байгаа хүн бол над бол амар лаг байгаа даахгүй. Би бол гэхдээ тий санхүүгийн юмыг бол хийгээд байхаг хүсдэг угаасаа харах болгонд л стресстэй байдаг болохоор ер нь тэрийг бол нөхөртөө татчихсан. Монголд байгаа залуу бас шээ. Надад болохоор ингээд одоо Япон хүмүүс нөгөө их нэртэй тэгээд сарын хэдэн төгрөг өгөөд одоо хүнсний мөнгө төлөхөөр инээ тэр гэж өгдөг гэж манай хүмүүс би угаасаа нөгөө нэг одоо ч нөгөө амар амарсан штэ уцаараа бүх юм гүйлгээ нарчдаг юунд тэдний өрөг төлсөн гэдгийг харчиж байгаа болохоор нэг тэгж аваад ах шаардлага зүгээр хандлт хүнсэндээ яваад цагийг амралтын өдрөө гоё өнгөрүүлээл тэгэл тэгч өнгөрүүл. Миний хувь дээр надад яг тэр нөгөө нэг японочдын санхүүгээ гэж амар сахилга баттай барьж байгаа нь айгу сурмаар санагдаад идэв. Ядаргаатай ч гэсэн нэг сурж байгаа юм бол бас амар. Тэгэл решит байгаа цоглуулаад бичгээс л эхэлсэн шүү дээ. Тэгэл тэр чинь тэгэл нэг 7 хоног гүрий чинь дараа нь 7 хоног гэлэн. Тэгэл үзэхгүй дөө тэгээд үзэхгүй би бол гэхдээ яг хичээдэг л юм. Гэтэ яг ингээ байнга бодоод байнга мөнгө барина гэх юм бол бас надад бол амар хэцүү. Би нэг дуртай ш. Өөс өөрөө тийм дуртай ш. Тэгэл сайхан л. За одоо тэгээд ерөөхдөө ер нь дугаараа өндөрлөхүүдээ гэж ер нь бол бодож штэ тий. Яг би миний хувьд бол би дараа нас хамаа өөрөө бодлыг хэлнэ тий. Миний бодлоор бол яг дүгнээд хэлэхэд яг Монгол залуучуудад бас ер нь Монгол эмэгтэйчүүд ер нь бас шууд л Япон үнэтэй гэрэлжээ ч юм уу тийм бол бодлоор мэдээж байхгүй аль болох ингээл боломж олгогддог те бас адилхан Монгол хүнтэйгээ гэрэлжээ ч юм уу тэгэнгүүт яалтчгүй л нөгөө л нэг хардалт те архиталт одоо тэр нөгөө одоо Монголд нийгэмд байдаг тэр нэг асуудлаас болол ер нь бол сонголтууд нь ингээд улам багасаад тэгээд ингээд мэдээж амьдарч байгаа газараа тэр тэнд байгаа хүнийг хүнээр нь хараад зүгээр сонголтыг хийдэг л болохоос биш тэр өөр нэг ашиг сонирхлын юм бол байхгүй л ах гэж ер нь бол харж байна. Угаасаа л нэг насныхаа амьдралыг тэр чинь бас шал өөр л харж юм бол ирлээ шүү дээ тий. Тэгэхээр айгүй азтай бас ийм мондог хүмүүжлтэй залуутай ингээ гэрлээд явж байгаа. Ийм зөндөө олоо одоо залуу яагаад гэхээр манай өнөөдрийн зочин маань залуухан тий 25-тай тэгээд бас ингээд энэ сонголтыг энэ шийдвэрийг хийн гэдэг нь бол бас нэлийн
өөрийнхөө хувьд бол амар бас одоо зоримог гэх юм уу? Найзууд ч юм уу бас хэцүү шүү дээ. Ер нь хэл амнаас бас энэний биш яг сэтгэлээд агаад ингээ явсан нь бол тэгж л ойлгож харж байна. За чиний хувьд болохоор Адилхан. Тэр тусмаа тэр нэг тэр үнэхээр хэлсэн улс орон бол хамаагүй те. Хувь хүний л тэр одоо өөртөө таарахгүйгээс хамаарал хүнтэй гэрэлж байгаа болохоор одоо тэр тусмаа манай залуу үеийнхэн маань ямарваа нэгэн зүйл баригдахгүйгээд хүмүүстэй ер нь одоо network communication ер нь хийж үзэж олон талаас нь хүнийг ер нь таньж мэдчихэж те. Тэрээ тухай ханыг ер нь сонгоосоо гэж бодож байна. Одоо ингэ аав ээж чинь гадаад хүнтэй сууж болохгүй ч юм уу зөвхөн Монгол хүнтэй суух гад үзээд гэдэг ч юм уу. Гэхдээ яг энүүгээрээ бол нэг заавал ингээ гадаад хүнтэй суу гэж бол хэлээгүй те. Сурталчилж байгаа зүйл бол биш. Ямарваа нэгэн зүгээр яг миний хувьд бол одоо ингээд хин нэгэн хүн Япон хүнтэй гэрэлсэн. За өөр улсын хүнтэй ч байсан бай гэрэлсэн байхад тэрийг зүгээр нэг тийм энэ нөгөө мөнгөнд талаад тэгэл визэн гэсэн чинь тэгэлээз гэдгээл зүгээр ер нь хүний талаар нэг юм ярихдаа бас арай өөр олон талаас нь хардаг те. Үнэхээр сэтгэлтэй байгаад ингээд зөндөө очирсан асуудалд байгаах гэж бодож байна. Тэгэхээр тэр талаас нь бас харахад ер нь заавал хараад байх хэрэгтэй. Дугаал өнгөртөж байгаа байхгүй те. Тиймэрхүү хүмүүс. Тийм. За тэгээд сайныг олж харах хэрэгтэй те. За тэгээ манай зочин маань бас сүүлийн хоромдоос өөрөө хэлмээр байгаа те. Энд байдаг монголчууд ч гэдэм үү ер нь монголчууд ч байсан болно. Ер нь хэлмээр байгаа зүйл байвал нь хэлээч. Сүүлийн үг. Дэвэлэр. Японд суусан эмэгтэй хүний төлөө болж ярьсан гэхэд бол яг зөв байж чадахгүй ч магадгүй. Гэхдээ би яг өөрийнхөө яг нэг хайраар суусан гэдэг үднээсээ тэрийг бол хүмүүст хүрэхийг хичээлээ. Гэхдээ тэрийг сонсон ч сонсоогүй ч угаасаа бурхныг хүртэл муулдаг хүмүүс байдаг штэ. Тийм болохоор муул надад угаасаа хамаагүй болохоор би угаасаа өөрийнхөө аз жаргалыг мэдрээд хүмүүс ингээ хайцсан болохоор амар гоё эрхчлээд байгаа. Гэхдээ ойр тойрны яг ийм гадаад хүнтэй сууж байгаа гэсэн хүмүүс байх юм бол яг тэр хүний сэтгэлийг өөрөө сонсоод дэмжих амар хүсэж байна. Хэрвээ дэмжихгүй байх юм бол та зүгээр муухай үг хэлэхгүй тэр хүнээс холдоорой гэдгийг бас хүсэж байна. Тэгээд дээрэс нь Япон хүн л гэхээрээ ажлын мас асаад эсвэл гэр орны ажил тусалгүй эхнэрээ халамжилгүй тийм хүмүүс биш. Хүн өөр уус орнд бүх хүн ижлэг муу хүн байгаа, сайн хүн байгаа. Халамжтай халамжгүй тийм хүмүүс байдаг болохоор хүний сонгосон хүнийг өөрийнхөө тэр хүний нүдээр хараагүй мөртлөө битгий өөрийнхөө дүгнэж одоо муухай битгий хэлээд гэж хүмүүсээс хүсэе да. За энэ дугаард оролцсон зочиндоо баярлалаа. Тэгээд цаашдынх нь амьдралд нь над жаргал сайхан бүхнийг хүсэн өрөөё. Тэгээд манай 8 дугаар дугаар байлаа тий. Ингээл хамаа манаас ингээд эргээд подкастт ирсэнд маш их баярлалаа. Баярлалаа. Таартай ч гэсэн баярлалаа. За түр баяртай. За баярлалаа.